За эх жил Монгол Казахстаны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн болгож байгаа. Тэгээд бид нэрс соёлын харилцааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. За мөн аялал жуулчлалын чиглэлээс Казахстан, Монголын аялал жуулчлалын салбарыг бас хамтран дэмжихээр бас болсон байгаа. За өнөөдөр бид нар одоо энд Казахстан улсын Астана хотод Монголын одоо морин хуурын болон уран зургийн мөн хаадын зургийн одоо үзэгсэлтэй гаргаж байна. Энэгээр одоо бас бид Казахстаны үзэгчдэд Монгол орныг одоо бас танилцуулсан юм үйл явдал болж байгаа. За Монголоос одоо бас ирж байгаа олон хүмүүс маань Казахстанд амьдарч байгаа олон монголчуудаа зориулж одоо бас энэ үзэгслийг гаргасан. За ер нь бол Казахстан Монголын хамтын ажиллагаа эх жил бид Казахстанын нөхдийг Монголд болж байгаа олон том фестивалд урьж байгаа. Казахын нөхд маань биднийг бас эх жил соёлын өдрөд Астанад Алматад хийгэж гэсэн хүслийг тавьсан. Ер нь Монгол, Казах хоёр бол хоёулаа нүүдэлчин ард түмэн түүхийн хувьд одоо бас зэрэгцэн оршиж байсан. Тийм учраас одоо хоёр нүүдэлчин ард түмний хувьд бол үргэлж хамтын ажиллагаа сайр төзөөд гэж үзэж байна.